Дараагт хүргэе. Үндэсний бичгээ дурлан сурч хурдан шивэх чадвартай болсон мөнх нямыг хөтөлбөр онцолж байна. Тэрээр мэдлэг чадвараа бусадтай хуваалцах үүднээс Монгол бичгийн цахим бичвэр хичээлийг ганцаарчилсан хичээл зааж 20 орчим шавьтай болсон байна. Монгол бичгээр ингэж хурдан төвөггүй шивдэг хүн ар Монголд тэмч түгээмэл бишээ. Харин түгээмэл бус чадварыг мөнхний эзэмшиж өдөр тутмын ажиллаа болгожээ. Мөнхний 4-р ангиасаа үндэсний бичиг үзэж эхлэн 8-р анги хүртлээр суралцжээ. За анх хамгийн хэцүү санагддаг байсан хичээл нь хамгийн дуртай хичээл болж дүүрэг нийслэлийн олимпиадад оролцож амжилт үзүүлэх болсон байна. За энэ нь их бичиг судлаач мэргэжил эзэмшиж Монголын үндэсний номын санд төв номыг захимжуулах төслийн ажилтнаар ажиллах суурь болжээ. 20 үг бичүүлэг 2 үгийг зөв бичүүлээл үлдсэн үгээ алдсан үгийнхаа тоогоор манай багш бүр ингээд нүүрээр бичүүлдэг. Тэрнийгээ бичээл уйлаа суудаг байсан. Тэгвэл тэгж багш маань тэгж хатуу шаардлага тавьсны хүрээнд бас их аятайхан биеэд ажиллаад ирсэн чинь сонирхолтой санагдаад тэгээ хүн анх юм сурахад ер нь хэцүүдэг штеп. Тэр яг хэцүү үеийг нь даваа туулчихад ер нь амархан болчдөг юм шиг санагдсан. Тэгээд тэрнээс хойш ер нь дурслаа. Улам өдөр ирэх тусам л ерөөсөө монгол бичиг бол гайхалтай. 2018 оноос хуваараа ганцаарчилсан байдлаар монгол бичиг заах болсон байна. Мөн ажлынхаа хажуугаар кириллээс үндэсний бичгээс кирилл рүү хөрвүүлдэг байна. Энэ нь компьютер дээр хурдан шивэх чадварыг шаарддаг тул энхүү хөгжсөөр иржээ. Одоо ингээд миний сурсан мэдсэн зүйл би ингээд хинт заахгүй бол ингээд миний дотор надтай хамт үлдэнэ. Тэхийн оронд одоо монгол бичиг маань бол монголчууд бидний соёлын үнэт өв тий бас сэтгэлгээний онцлогийг харуулсан чухал бичиг. Тэгэхэд энэ сайхан үнэт өвөө монгол бичгийг сураад эхэлчихэд ямар гайхалтай сайхан улам өдөр ирэх тусам ингээд дурлаад байдаг шалтгаанаа бас хідэн ч гэсэн хүнд мэдрүүлээ тэр шалтгааны хүмүүст олгоё гэсэн үүднээс монгол бичгийнхаа сургалтыг нийтэд зарласан.